Тийм ээ. Тань руу тэмүүлэх сэтгэлээ татаж авахд надад маш хэцүү. Бараг боломжгүй юм шиг санагдаж байсан. Гэвч таны минь сургаал намайг ухааруулж энд бэрхшээлийг давхад тус болсон. Тийм ээ. Надад ч гэсэн ялгаагүй. Энэ бэрхшээлийг давхад Бурхан багшийн сургаал л тус болсон юм. Одоо надад тулгараад байгаа энэ улс төрийн эдрээтэй асуудлыг туулахад ч тус болно. Тэгэхээр чимэн сэтгэлэн бүч хилээгээрэй. За, танд минь муу юм тохиолдохгүй гэдэгт би итгэж байна. Хоёулаа дуугаад болох уу? Тэгье. Сөжнэл храмар татгалада уянга дэлгэрсэн хоолагчин уйран чагнах дуртайсан уужам дэлгэр хорвошулэ уцгийн ёрод талбида. Dolny min сэтгэлнэ амгадангийн орстовэ уужам дэлгэр хорвошулэ уцгийн ёрод талбида сэмбрүү ихрлэх оодмэ Numurlundo sana settegedin erhere salgoyalaç martaq bide ucam delger xorvaşude ucgin yorod talbida ucam delger xorvaşude Өнөөдөр аамн энэ соёмбот хадгийг авдарнаасаа гаргаж ирээд Дэлүү багш танд өгч хадгалуулаарай гэсэн юм. Өндөр гэгээнээс уламжлагдан багш нараар нь дамжиж өдөө хүртэл хадгалагдаж ирсэн маш ховор нандин гэд юм шүү. Хадгалж яваарай гэд аав минь чухалчлан загсан юм. Аав минь өндөр настай болохоор эртхэн нэг эзэнтэй болгоё гэсэн юм байлгүй дээ. Тэгэхээр энэ хадаг танд очих ёстой байж баха. Та минь үүнийг болгоно уу? Талаа гэрлгаа минь. Төрийн сүлд аварч иршөө. Монгол улсын минь тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Эрдэнийн соёмбот эрхэм нандин энэ хадгийг хүндэтгэн хүлээж авлаа. Насан турш та би энэ хадгийг амьд хадгалнаа. Та минь
намайг сахиусандаа болгоож яваарай. Тэгэлгүй яах вэ? Чи миний толт зүрхэнд минь зүйлттэй хамгийн ариун нандин сахиус минь юм шүү дээ.